За бүгдд нь шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрөөс ажил. За тэгээд мөн одоо сургуулийн амралт дуусаад хичээл болон ажлын эхний 7 хоног эхэлж байна гэж. За тэгвэл эхний 7 хоногт улс төрд юу болж өрнөө. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчид өнөөдрийг хүртэл энэ намтайгаа зас задруулах боломж бас байна гэж бодож байна. Урдны зам дээр өвөлдөө давс асгасан тохиолдолд тэрийг одоо хэрхэн зайлуулах тал дээр бол ямар нэгэн бас юм тусгаагүй байсан. Тэгээ одоо бордуураас айгаад бордуур шинжилгээ болчлоо. За мэдээж хуваарь төсөөр өнөөдөр намын бүлгүүд хуралддаг. За тэгээ хүн намын зөвлөл мөн хуралддаг. За ардчилсан намын бүлэг өнөөдөр 2 асуудлаар хуралдсан. Үүнээс одоо ерөнхийлөгчийн нөгөө оруулж ирсэн хуультай холбоотой шийдвэр нь олны анхаарлын төвд байлаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт нөгөө хилцэх гэж яхад нь 1 хоногийн завсралга аваад тэгээ 5 дахь өдөр байсан учраас 1 хоногийн завсралга одоо ирэх пүрэв гараг хүртэл энэ асуудлыг хилцэх асуудлыг хойшлуулсан гэж. За тэгээ өнөөдөр бүлэг дээр ардчилсан нам ярилцлаа. За энэ ерөнхийлөгчийн оруулж иж байгаа энэ хуулийг ер нь дэмжих зөв юм уу, дэмжихгүй байх юм уу гэдэг дээр саналаа нэг талд нь гаргалаа гэсэн үг. За тэгээ 2 одтой шийдвэрээ гаргалаа гэж яагаад ярьлаа. Тэгээ энэ 2 одтой шийдвэр гэдэг нь юу гэхээр одоо тэгээ дийлийнх нь ер нь дэмжихгүй одоо оруулж ирсэн асуудлыг нь дэмжиж ийн л гэсэн үг л дээ. Гэхдээ энэ яг нөгөө нэг хуультай холбоотой биш, тухайн одоо бүлэг дээр энэ асуудлыг хэдүүлээ яах вүлээ гэдэг ингуудлаа нэгдсэн байр суурьнд хүрээд олонх нь ингээд тэр түүнийг дэмжиж ийна гэсэн үг. Ерөнхийлөгчийн хууль өнөөдөр ингээд бүлгээр нь орсон ерөнхийлөгчийн хуулийг харин 2 оттой шийдвэр гаргаад дэмжихгүй. Тэгээ энийг одоо цааш нь хилцүүлэх хэсгийг ардчилсан нам ер нь дэмжихгүй байр суурьтай байна гэсэн нэгдсэн шийдэл төрсэн байна гэж. Тэгээд олон хүмүүс ер нь яриад байгаа ардчилсан намаас за энэ хууль мэдээж парламентын тогтолцоотой Монгол орны тусгаар тогтнолтой тусгаар тогтнолыг авч явдаг. Одоо парламентыг үгүй хийх ийм аюултай хууль байна гэж эсэргүүцээд байгаа. За тэгээд мэдээж дэмжихээргүй болсон байна. Тэгээ өнгөрсөн 7 хоногт мөн нөгөө нэг байнгын ороор төрийн байгуулалтын байнгын ороор орсон ерөнхийлөгчийн хууль. Тэгээ тухайн үед орж явахт нь ажлын хэсгийг төлөөлж ерөнхийлөгч тамга газрын дарга үйлс төгөлдөр. За тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрхийн нарийн бичгийн дарга бямж жаргал нар нэг хэсэг бүлэг хүмүүстэй за тэгээд хуулийн хэлцэн дарга маранчлуудаа нэг хэсэг бүлэг хүмүүстэй орж ирсэн. Тэгээд орж ирээд төрийн байгуулалтын байнгын ороонд ч тэр за тэгээд улсын хурлын чуулган дээрч тэр мэдээлэл өгтөө улсын хурлын гишүүдтэй зөв бусаар харьцаж за өөрсдөө ёс зүйн асуудал оруулж иржээж ёс зүйгүй аашилсан гэж ардчилсан намынх үзсэн юм байна. Ардчилсан намынх ингэж үзээд бямж жаргалд хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр санал нэгдээд шаардлага өргүүлж байгаа юм. Тэгээ үндсэн үйлд ер нь ингээд заасан заалтаа уншаад за энэ бямж жаргал гэдэг хүн чинь яг хөө зөвхөн бид нар парламентын гишүүдгээд урдаа бүхэлцгээд байгаа юм биш. Зүгээр байгаа байдалтай тэр хүний гишүүдтэй харьцаж байгаа тэгээ хариулт өгж байгаа байдал нь өөрөө ёс зүйгүй байсан учраас ёс зүй хариуцлага тэгээ хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж байгаа юм байна шүү. Яг гол үнцг нь бол ингэж байгаа юм. За тэгээ ингээд бямж жаргалд хариуцлага хүлээлгэх тийм шаардлага хүргүүллээ гэж. Тэгээ ардчилсан намыг ярьсан дээр нэгэнт нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн хурлынхын талаар нэг ярьчээ те. За энэ хурлаар мэдээж улс төрийн зөвлөлийн гишүүдээ үндэсний бодлогын орооны гишүүдээ сонгосон. За харин нэг зүйлээ сонгож чадаагүй тэр нь намын ерөнхий нарийн бичгийн дарга томилж чадаагүй. За цогтгөрлийн арганы үүдээс 2 хүн оруулж ирсэн. Мэдээж одоо байгаа үүрэг гүйцэтгэгч амар явсгалыг оруулж ирсэн. Амар явсгалт нь дэмжигдээгүй. Араас нь Батбүрийг оруулж ирсэн. Батбүр мөн дэмжигдээгүй учраас хурлаа завсарлуулад за сар хэдүүлээгээр ингээд сарын дотор дахиад их хуралдъя. Тэгээд тэр үедээ одоо ерөнхий нарийн бичгийн дарга шийдчихье. Тэ? Тэр хооронд бас ингээд ярилцъя. Хэн байх юм, яах юм те? Хэнийх нь фракцийг хүнээс оруулж ирэх юм ингээд ярилцъя гэд сар завсарсан. Тэгээ хэрвээ яг цогтгөрлчийн өөрөө ингээд нөгөө өөрийнхөө фракцийг л нийслэлийн намын орооны дарга за тэгээд
ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэтчлэн ингээ нэг дээд албан тушаалуудаа тавих гээд тэгээ үүнийг нь намайхны эсэргүүцээд байгаа. Ил далдаар. Тэгээ ингээд ер нь болоог бах. За тийм учраас одоо ардчилсан нам дахиад сарын дотор хуралдаад ерөнхий нарийн бичгийн дарга томилох нэ. За ардчилсан намтай зэрэгцээд ер нь 3 нам ингээд зэрэгцээд хуралддаг. Манай бүлэг, ардчилсан намын бүлэг, тэгээ хүн намын зөвлөл ингээд ордонд зэрэгцээд хуралддаг. Тэгээ ингээд нөгөө талд хүн намын зөвлөл юу ярьж исэн бэхээр мөн яг энэ ерөнхийлөгчдийн хуультай холбоотой асуудлаар за тэгээ туулын хурдны зам дээр нөгөө нэг ажлын хэсэг гаргаад ажилласан тийм тайлан энэ хоёроор хуралдсан. Тэгээ эхлээд ерөнхийлөгчдийн дээр санаачилсан хуультай холбоотой ер нь яг хөө зүгээр ингээ нөө гişүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгдэг байх ч юм уу те ер нь ингээд хуралдаа суудаг байх гэх мэтчлэн иймэрхүү зүйлийг нь бол дэмжиж байна. Гэхдээ ерөнхийдөө энэ хуулийг засаж оруулж ирэхгүй бол дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр одоо 4-р өдөр хэлэлцэх хэсгийг эсэгтэр санал хураана. Ямар ч ардчилсан нам дэмжихгүй юм байна. Хүн нам дэмжихгүй юм байна. Тэгэхээр ингээд нийтдээ нэг 50 коноп яваад өгч байна. Тэгээ одоо өөрсдийнхөө хүмүүсийг багцлж ажил манай ерөнхийлөгчийн хуулийг дэмжүүлэхгүй л тэгээд унах нэ гэж. За ямар ч хүн нам ардчилсан нам хоёр ингээд дэмжихгүй гэдгийг илэрхийлчихсэн ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг. За араас нь туулын хурдны зам дээр нөгөө нэг ажлын хэсэг гаргаад ажилласан хүмүүс нь тайлангаа өгсөн. За энэ дээр их сонирхолтой зүйлүүд гарч ирж ирсэн. Тэгээ жишээлбэл одоо бидний хараагүй өнцөг байгаа байхгүй юу? 100 км замын тэр хурдны зам манай Монгол улс шиг юм эрс тэрс. Тэгээ ингээд уур амьсгалтай энэ улсад өвлийн үлрэлт яах вэ? Өвлийн үлрэлт бид нар чинь хотын төвийн замаа халтаргааг нь шийдэж чадахгүй даварцсан явааддаг. Тэгээ тэр хурдтай явах хурдны зам дээр халтаргаа гулгаа үүснэ. Аваар ослоос яаж сэргийлэх юм гэдгээ тооцоогүй байна гэдэг нэг алдаа гарч ирсэн. За тэгээд араас нь зөндөө янз янзын алдаа нар гарч ирсэн. 15% төгжрөл буурах гэдэг нь яг нөгөө нэг судалгаан дээр нийцээгүй байна гэсэн зүйл гарч ирсэн. За тэгээд мөнгөнд дүн нь одоо жишээлбэл яг нөгөө олон улсын жишгтэйг ингээ харьцуулаад үзэхээр хамаагүй одоо их гарч ийн те мөнгөнд дүн худлаа байна. Тэгээд тэр компани шалгарсан компани нь өөрөө тендерийн материалын шаардлага хангаагүй байна гэсэн иймэрхүү асуудлууд гарч ирсэн. Тэгээ хамгийн чухал асуудал нөгөө нэг байгаль орчны үнэлгээ байгаа шүү дээ. 2013 онд энэ туулын хурдны зам чинь нөгөө нэг нааталтаа 4 игнээд гэхдээ зүгээр далангаа дагаж барихаар ингээд явж ийсэн. Тэгээд байгаль орчны үнэлгээнд байгаад байгаа. Одоогийн байгаль орчны үнэлгээ байхгүй. Тэр байгалийн орчны үнэлгээнд дэр нь ингээд судалгаа хийсэн чинь одоо байгаль орчны үнэлгээ хийхэд нөгөө иргэдээс санал асуулга авдаг. Тэгсэн нэг 15 иргэн санал асуулгад оролцсон юм байна. Тэгээ нөгөө 15 иргэн 15-аа яг ижилхэн зүйл ирсэн байна гэн тэр тайлан дээр нь. Тэгээ энэ мэтчлийн ингээд асуудлууд гарч иржээ гэж. Тэгээ ерөөсөө нэг юм худлаагаар авцсан байгаа байхгүй тэр 15 нэг хүнийг авсан юм аа үгүй мө тэгээ өөртөө зөхөөд эсвэл 15 хүн яг ижилхнэр зөхөөд Канада ийцсэн юм уу. Тэгээ ингээд энэ туулын хурдны замыг ер нь цаашдаа хийж болохгүй байна. Туул голоо дагаж хийж болохгүй байна. Одоо байгаа нөгөө нэг богдын замыг нааш нь 2 игнээ өргөтгөхөд 4 игнээ болгоод ингээд хийчүүл яасан бэ гэсэн ийм санаачлага бол гарч ирсэн хүн намын зөвлөлөөс. За хүн намын зөвлөл ингээд нэгэн дуулслаа. Араас нь Монгол Ардын намын бүлгээр Монгол Ардын намын бүлэг өнөөдөр нэг асуудлаар хэлэлцсэн. Энэ юу байсан бэхээр нөгөө нэг амнаатын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулгыг аж үйлдвэр эрдэс баялагын сайд дамжин нэм хийсэн бүлгийн гишүүдтэй. Тэгээ энэ хууль ер нь хэрвээ ингээд батлагдах юм бол ямар давуу талтай юм бэ? Ер нь яг юу нь өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр нэг юм товчхон мэдээлэл өгсөн сэтгүүлчдэд. Тэгээ тэндээс юу болж харсан бэ гэхээр за одоогийн амнаатын төлбөрийн тухай хууль амнаатын тухай хуулинд тухайн одоо орон нутгийн сум аймагттай ингээд уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд амнаатын төлбөрийн 10%-ийг тэр орон нутагт нь өгдөг. Одоогийн хуулиар. Үүнийг уул уурхай одоо хариуцлагатай уул уурхайг дэмжсэн аймаг сумдад гэж байгаа шүү дэмжсэн. Тэр сумдад
30 хүртэлх хувийг олгодог болохоор ийм зохицуулт орж ирж байгаа. Амнаатын төлбөрийг 30 хүртэлх. Тэгээ энэ олсон тийшээ одоо ингээд 20% баг илүү очихно шүү дээ. Тэгээ тэр мөнгөөр юу хийхээр тэр мөнгөөр одоо сумд аймагта дутагдаад байгаа тэр сургууль цэцэрлэг юу гэдгийг те эмч багш нарын цалин гэх мэтчлэн ингээд нийгмийн асуудлаа шийдэж болохоор юм зохицуулт орж ирж байгаа юм байна гэж. Эхний чухал зүйл нь. За дараачих нь болохоор хайгуулын лицензийн тоог нэмэгдүүлэх юм байна. Одоо манад нэг 1000 гаруй байдаг гэчүү 1700 гаруй байдаг гэчүү ийм байдаг юм байна. Тэгээ одоо ер нь ингээд нэг ашиглалтын лиценз нь болохоор уулуурхайн чиглэлээр ер нь ашиглалтын лиценз нь болохоор 1000 гаруй, хайгуулынх нь болохоор 1700 гаруй гэсэн баха. Тэгээ энэ ингээд бодоод үзэхээр нэг нийт газар нутгийн 3.3%-ийг л эзэлж байгаа юм байна. Тэг энэ их одоо баялагтай байж бид арай жоох ингээд тэлж илүү их одоо уулуурхайн бүтээгдэхүүн олборлох ийм шаардлагатай. Тэгээ хайгуулын лицензээ нэмэгдүүлж ямар нэгэн баялаг бид нар илрүүлнэ. Тийм учраас энэ тоог өндөр болгоно гэсэн ийм шийдвэр гарч байгаа юм байна. Тэгээд нүүрснээс гадна одоо зэсээр төсөв төвлөрүүлдэг байх. Тэгээд төсөвтэй орлого олдог байх. Ийм зохицуулт нь орж иж байгаа юм. Тэгээ энэ хоёр нөгөө нэг нь унсан тохиолдолд нөгөөх нь ингээд нөхч идэх ч юм уу те нэг тиймэрхүү тогтолцоо орж иж байгаа юм. Тэгээд одоо бид нар чинь нөгөө нэг ухаж гаргаж байгаа нүүрсээ шууд түүхийгээр нурагшаа экспортод гаргадаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ амнаатын тухай хуульд юу гэж орж ирэхээр ажуулдваржүүлэх гэж. Үйлдвэрлэдэг болох юм. Ингээд цаашаага одоо бүтээгдэхүүн болгоод гаргадаг ч юм уу тийм ингээд үйлдвэр байгуулах ийм зүйлүүд орж ирж байгаа юм байна гэж. Тэгээд Монгол Ардын намын бүлэг энэ дэлээ танилцуулсны араас нөгөө нэг ерөнхийлөгчийн тухай хуулиа мөн асуулаа. За тэгээд ерөнхийлөгчийн тухай хууль дээр ямар ч нам бүлэг нэгдсэн шийдвэр хүрээ гэсэн тийм тохиролцоонд хүрээгүй. Зүгээр л хувь хүн өөрсдийнхөө үзэл бодлоор саналаа өгөө гэсэн ийм яриатай байгаа л гэж бүлгийн дарга Батчааргал ярьлаа гэж. За тэгсэн өнөөдөр нэг сонирхолтой зүйл хотын дарга ярьжээ. Энэ юу вэ гэхээр за эхнийх нь бол мэдээж нэг нийслэл одоо төрийн захиргааныхан ажлын 4 хоногтой болж байгаа. Тэгээ нэг өдрийн захимж хилжүүлж байгаа. Тэгээ 7 хоног 4 хоног 4 өдөр ажиллана гэсэн үг. За үлдсэн нэг нь бол гэрээсээ ажиллана гэсэн үг. За ийм шийдвэр гаргасан. Тэгээ дараачих нь юу байсан бэ гэхээр боржуур дахиад солино гинэ. Энэ 100. Одоо энэ хуучин боржуурууд чи өгшөж унаад ерөөсөө машинууд чинь боржуур даваад өгшөж унуулаад ерөөсөө энэ боржуурууд чинь болохоо байлаа гэдэг. Одоо дахиад боржуура солино гэж ярьлаа. Тэгэхээр одоо нөгөө өнгөрсөн жил боржуур солиод юу боллоо те бид мэдж байгаа ундуу сундуу хачим хийсэн. Тэр үйл ажиллагааны 2 дугаар ангийн энэ 100 дахиад үргэлжлэхнэ гэж. За ингээд өнөөдөр улс төрд иймэрхүү зүйлүүд өрнөлөө. Маргаашнаас байнга ороод нөгөөдөр засаг. За тэгээд чуулганаар нэг хурал 4-5 дахь өдөр үргэлжлэнэ. Энэ 7 хоногт улс төр хаврын тэнгэр шиг олон солигдож цаашаа болсон. Иймэрхүү маягаар өрнөх одоо төлөвтэй байна гэж анхаарал хандсан баярлалаа.